Эсийн анаэробь амьсгалыг бид юугаар илрүүлэх вэ гэхээр хөрөнгө мөөгөөр илрүүлнэ. За тэгэхээр бидэнд бол бэлдсэн хөрөнгө мөөг байгаа. Хөрөнгө мөөгний 2 г дээж бэлдсэн байгаа. За ингээд хөрөнгө мөөгний анаэробь амьсгалыг илрүүлэхийн тулд бид одоо доорх хэрэглэгдэхүүнүүдийг өнөөдрийн туршилтын ажилд хэрэглэх болно. За ингээд цөмрөө туршилтын ажлаа хийж үзцгээе. За тэгэхээр бид эхлээд яах ёстой вэ гэхээр бидний одоо усанд ууссан хүчил төрөгчийг одоо уусамлаас гаргахын тулд эхлээд бид усаа буцалгаж дараа нь хөргөөх шаардлагатай байгаа. За ингээд спиртэн дэнгээ асаагаад за триподон дээрээ байрлуулад бэлдсэн уусамлаа спиртэн дэн дээрээ тавиад энэ усаа бол буцалтал нь одоо байлгах хэрэгтэй. За ингээд цагны шилэн дээр маань усан бөмбөлгүүд үүсээд ус маань буцаллаа. Тэгэхээр цөмөрөө энэ спиртэн дэнгээ унтраагаад буцас уусаа гаргаж тавиад 37 градус хүртэл нь хөргөөцгөөе. За ингээд бидний буцалгаж хөргсөн ус маань энд байна. Буцалгаж хүчил төрөгчгөө болгосон хөргсөн усандаа глюкозын дээжээ хийгээд за тэгээд глюкозоо шилэн сахаараа сайтар хутгаж уусгая. За ингээд глюкоз маань ууслаа. За энэ бол хөрөнгө мөөгний тэжээлийн орчин бэлдэж байгаа гэсэн үг тийм ээ. За ингээд бэлдсэн хөрөнгө мөөгний дээжээ глюкозын уусмалтай хийгээд за энэ маань нэг ойролцоогоор 41 градус байсан тийм ээ. За бидний хөрөнгө мөөг маань бэлэн боллоо гэсэн үг. За одоо бид яах вэ гэхээр 2 ширхэг хуруу шилийг хий дамжуулах хоолой таглаа бүхий 2 ширхэг хуруу шилийг сонгож авна. За тэгээд дээжээ андуурахгүй тулд хуруу шилэн дээрээ 1, 2 гэж дугаарласан байгаа. За хуруу шил болгондоо бэлдсэн хөрөнгө мөөгний дээжнээсээ ижил хэмжээтэй хий. Бэлэн болсон дээжнээс 30 мл-ийг хэмжиж аваад 2 хуруу шилэндээ хий. За энэ хуруу шилээ багш нь штативт бэлээ. Дараа нь яах вэ гэхээр бид 2 дээжнийхаа нэгийг нь болохоор одоо буцалгах шаардлагатай. За ерөнхийдөө амьд биедэх энзимүүд одоо 40 градусаас дээш температурт денатурацд ордог байгаа. За одоо бидэнд 2 төрлийн дээж байна гэсэн үг. Эхнийх маань болохоор 41 градуст одоо бэлдсэн хөрөнгө мөөгний дээж, нөгөөх нь 41 градуст бэлдээд 70 градус хүртэл буцлагсан ийм 2 дээж байгаа. Тэгэхээр одоо энэ 2 дээжинд маань алинд нь анаэробь амьсгал явагдах вэ гэдгийг цөмрөө туршиж үзье. За тэгэхээр анаэробь амьсгал явагдаж байгааг илрүүлэхийн тулд бидэнд хий дамжуулах хоолойтой бөглөө хэрэгтэй гэсэн тийм үү. Тэгэхээр хий дамжуулах одоо нүүрс хүчлийн хий анаэробь амьсгалыг үр дүнд хөрөнгө мөөгний анаэробь амьсгалаар нүүрс хүчлийн хий ялгараад түүнийг бид нар одоо бромтимолын хөхөөр илрүүлэх ёстой. Тэгэхээр тэр явцад одоо нүүрс хүчлийн хий алдахгүй байх, хүчил төрөгч нэвтрүүлэхгүй байхын тулд бид нар хий дамжуулах хоолойгоо одоо вазелинаар ингээд хий дамжуулах боломжгүйгээр бөглөж өгөх ёстой. За тэгээд бусад хэсгүүдийг нь бол бөглөсөн байгаа. Нэгийг нь эрхэн бөглөх вэ гэдгийг та бүхэнд харуулъя тийм ээ. Хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөрөө сайтар бөглөөд нүүрс хүчлийн хийг илрүүлэх дунд сургуульд хэрэглэж болох одоо 2 уруулж бодис байдаг. Нэг нь бол шохойн усны уусмал байгаа. Тунгалаг уусмал бэлдээд илрүүлж болно. За өнгөний өөрчлөлт тод харагддаг учраас бид нар энэ удаагийн туршилтанда бромтимолын хөх гэсэн уусмалыг ашиглаж байгаа. За бромтимолын хөх маань нүүрс хүчлийн хийн нөлөөгөөр цинкрээс ногоон өнгөтэй болж хувирдаг байгаа. За тэгэхээр эхлээд одоо бид энэ бромтимолын хөхөөр нүүрс хүчлийн хий илэрж байгаа эсхийг илрүүлэхээс өмнө хөрөнгө мөөгний бэлдсэн уусмлынхаа одоо амьдралыг дэмжихийн тулд эхлээд 37 градус 37-оос 45 градусын одоо усан баанд
30 минутын хугацаанд байлгах юм бол туршилтын үр дүн илүү тодорхой гардаг байгаа. За ингээд усан баан дотроо тавиад 30 минут байлгана. За 30 минут байлгах явцад нөгөө хөрөнгө мөгийн маань одоо амьдрах эрчим идэвхжнэ гэсэн үг, амьд байгаа хөрөнгө мөгийн маань. За ингээд бид нар усан баанда 30 минут хөрөнгө мөөгөө байлгасан байгаа. За ингээд та бүхэн сайтар ажиглаад харах юм бол одоо нөгөө бидний буцалгаагүй хуруу шилэнд буюу 2 номерын хуруу шилэнд байгаа хөрөнгө мөөгний дээд хэсгээр бол бага зэрэг хөөс үүссэн байгаа та бүхэнд ажиглагдана. Харин одоо 70 градусд буцлагсан хөрөнгө мөөгний усамлын маань дээгүүр бол хөөс бараг байхгүй байна гэдгийг бол бас энгийнүүдээр харж болно. Хүүхдүүдээр ажиглуулад энэ хоёр усамлын ялгааг бас хэлүүлж болно. За тэгэхээр бид нар 10 дугаар ангийн анаэроб амьсгалыг илрүүлэх туршилтын ажил хийх гэж байгаа учраас хэдийгээр бидний хийд амжуулах хоолой маань ямар ч хий оруулахгүйгээр вазелин бөглөөтэй байгаа боловч одоо бид түүнийгээ илүү одоо найдвартай болгохын тулд яах вэ гэхээр 2 номерын хуруу шилэндээ бага зэрэг одоо тос тусааж өгнө. Энд бидэнд ургамлын тос байна. За ургамлын тосноос ойролцоогоор нэг 2 мл-ийг саруулж аваад за тэгээ 2 номерын хуруу шилний ханыг дагуулад ургамлын тосоо хийж өгнө. За энэ маань яаж байгаа вэ гэхээр ерөнхийдөө одоо хүчил төрөгчтний орчноос нь тусгаарласнаар хөрөнгө мөөгний одоо анаэроб амьсгал явагдах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. За ингээд энгийн үгээр харах юм бол тосон бүрхүүл маань дээрээ үүссэн байх ёстой. За ингээд тосон бүрхөвч үүсгсэн хуруу шилээ хийд амжуулах хоолой бүхий бөглөөгөөрөө сайтар бөглөөд за ингээд одоо нүүрс хүчний хий илэрсэн эсхийг ялгарсан эсхийг илрүүлэх одоо бором тимолын хөх бүхий хуруу шилтэй уусамлаа хийд амжуулах хоолойн нөгөө үзүүрт холбоод нөгөө хуруу 1 номерын хуруу шилнийхаа нөгөө үзүүрт мөн адил хийд амжуулах хоолой бүхий хуруу шилээ холбоно. За ингээд туршилтын үйл ажиллагааг хэсэг хугацаанд одоо ажиглана. За хэрвээ туршилт одоо удаан явагдах юм бол бас яаж болох вэ гэхээр бэлдсэн халуун устай бааныг мөн энэ юуныхаа доор одоо бэлэн хөрөнгө мөөгнийхаа доор бол бас байрлуулж болно. 2 номерын хуруу шилтэй хөрөнгө мөөгний дээжээ усан баанд хийгээд 30 минут байлгасан байгаа. Одоо 30 минутын дараах байдлыг ажиглаад бид харах юм бол хөрөнгө мөөгний анаэроб амьсгал явагдаад энд маань бол нөгөө тосон бүрхүүл маань байгаа. Гэхдээ анаэроб амьсгалын үр дүнд нүүрс хүчлийн хий ялгараад ялгарч байгаа хийн бөмбөлгүүд бол энд харагдаж байна. За ингээд нүүрс хүчлийн хий нөлөөгөөр бром тимолын хөхийн уусамлын өнгө маань өөрчлөгдөөд ногоон өнгөтэй болсон байна. Тэгээ өнгөний өөрчлөлтийг хэрвээ тодруулж харъя гэх юм бол ардан цагаан тавцан бариад харахад бол та бүхэнд илүү ойлгомжтой харагдана. Хүүхдүүддээ ч гэсэн бас ингэж харуулах юм бол өнгөний өөрчлөлт бол илүү сайн харагдана. Эндээс ингээ харах юм бол одоо яг энэ хуруушлтай адилхан хий ялгарах биш, харин ч нөгөө борон тимолын хөх маань сорогдож орсон байгааг бол харуулж болно. Тэгээд энэ хоёр ажлын үр дүн дээр бол хүүхдүүдээр анаэроб амьсгалын тухай бас ярилцаж болно.